Адмар зуухны ажиллах горим. Зуухны цаг тааруулах. Инхдээ 100 онтраж, функшн төвчин дээр удаан дарж, цагийн тоо анивжих үед цагийг тааруулж өгнө. Мөн минутыг тааруулахдаа функшн төвчин дээр дахин дарж тааруулна. Ингээд функшн төвчөө дараад 100-аа асааснаар цаг таарна. Хүчин чадлыг тохируулах. Атмор 100 1-8 кВт-ийн хооронд шаталж ажиллах горимтой тул ашиглалтын зардал хамгийн бага байх нөхцлөөр хангана. Өрөө хангалттай дулаан болсон үед хүчин чадлыг бууруулна. Ингэхдээ эхлээд тайминг төвчин дээр дарж, дараа нь функшн төвчин дээр удаан дарахад дөлний ард талын киловаттын заалт анивчна. Энэ үед нэмж хасах төвчөө ашиглан ихсгэж багасгаад функшн төвчин дээр дарж сануулна. Ухаалаг тохиргоо. Байшинд хүн байхгүй үе болон 100-ыг халаах шаардлагагүй үед 100-ны ас чунтрах цагийг тохируулна. Тайминг төвчин дээр дарж функшн төвчин дээр удаан дарна. Энэ үед киловаттын заалт анивчиж, дахин функшн төвчин дээр дарахад цаг анивчин урд нь on гэсэн бичиг асах ба 100-ны асах цагийг энд тааруулаад функшн төвчин дээр дарж минутаа тааруулна. Дахин функшн төвчин дээр дарахад on гэсэн бичиг off болон өөрчлөгдөнө. Энэ үед унтрах цагийг зааж өгөн функшн төвчин дээр дарахад time гэсэн бичгийн ард 2 гэсэн товч асна. Энд 2 дахь асч унтрах цагийг зааж өгөх бөгөөд нийт 4 цагийг тохируулах боломжтой. Бусад цагийг хийх шаардлагагүй үед бүгдийг тэг болгоно. Цагуудын тохиргоог өгч дуусгаад тайминг төвчин дээр дарахад дөл асч цаг санагдана. Мөн атмор 100 нь хөлдөлтийн эсрэг горимтой бөгөөд та байшингаа өвөл хэд хоногоор орхиод явах шаардлага гарах үед байшин хөлдөөхгүй, хэд өндөр эрчим хүчээр халаахгүй, орчны дулааныг хадгалах автомат горимтой.